За байнгын орооны дарга эрхэм гишүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын их хурлын даргын 2024 оны 9-р сарын 5-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай 108 дугаар захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомж нийцүүлэн хэрэгжүүлэх. Өнөөдөр та бүхэнд 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын их хурлын гишүүн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга Г. Тэмүүлэн Улсын их хурлын гишүүн Чин бүр нарын эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэхтэй холбоотой тулгамжгүй асуудлаар Монгол Улсын ерөнхий сайд тавьсан асуулгын дагуу хариулт тайлбарыг бэлтгэж хөрвүүлж өнөөдөр танилцуулга хийж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн шинжилгээг 2021 онд эхлүүлснээс хойш 4 жил болж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ шинжилгээг хүрээнд олон сайн үр дүн гарсан бөгөөд тулгамдсан асуудлууд ч мөн байна. Энэхүү тогтолцоонд 2024 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хөндлөнгийн үнэлгээ хийж үр дүнг танилцуулсан бөгөөд олон улсад хийдэг зарчим, сайн туршлага, зөвлөмжүүдийг амжилттай хэрэгжүүлж богино хугацаанд үр дүнтэй ажилласан дүгнсэн бөгөөд энэ байдлаар үргэлжлүүлэн сайжруулалт хийвэл 10 жилийн дотор бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэх боломжтойг онцлсон байна. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцлийг хангаж цаг тухайд нь төлбөрөө төлдөг болох, эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтын төслүүдийг сайтар судлах, төлөвлөж хийх шаардлагатай гэдгийг зөвлөсөн байна. Хүн амын эрүүл мэндийн байдалд бий болсон үр дүнг авч үзвэл тусламж үйлчилгээний хүртээмж 43.7%-аар нийт хүн амын 80% тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар авсан. Эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэл буурч жилд 2 сая төгрөгөөс дээш тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо 142 мянга болж өссөн байна. 142 мянгаар өссөн. Эдгээр иргэдийн дийлэнх нь хүнд өвчтэй иргэд байгаа санхүүгийн хамгаалтын үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж буг илэрхийлж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын орлого гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжснээс хойш 217 дахин өссөн бөгөөд хамгийн өндөр өссөн сум тосхны эрүүл мэндийн төвүүд байна. Цалин урамшууллын хувьд эмч сүвлэгч нарын гарт олгогдох цалин дунджаар 2.2 дахин өссөн тоо баримт байна. Дээрх орлогын 95%-ийг бүрдүүлж буй эрүүл мэндийн даатгалын сангийн тухайд 2021 оноос нэг худалдаа өгч болж улсын төсвөөс хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлж нэгтгэснээс хойш харьцуулт хийх нь оновчтой бөгөөд 2021 онтой харьцуулахад 1.6 дахин буюу 60%-аар өссөн байна. Энэхүү шинжилэл хэрэгжүүлэх цаг мөчтөө зэрэгцээд COVID-19 цар дахал дэгдэж хамгүй хүндрэл бэрхшээлийг дагуулсан бөгөөд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо нь энэ хүндрэлийг даван туулахад хамгийн томоохон үүрэг гүйцэтгсэн билээ. Гагцгүй эдгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сан хариуцж үүссэн үр төлбөрүүд нь он дамжин асуудлыг шийдвэрлэхгүй явсаар үдийг хүрсэн. 2024 оны төгсгөлд нөхцөл байдал хүндэрч үе шаттай арга хэмжээнүүдийг авсан бөгөөд аймнаас аврах бус амьдралын чанар дээшлүүлэх, сэтгэл ханамж дээшлүүлэх, эмчилгээ үйлчилгээг тодорхой хуваар хязгаарлах зэрэг арга хэмжээг авсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн батлагдсан төсвөөс давсан тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлж түүний үр дүнд даатгалын санд төлөвлөөгүй нэхэмжил үүсч үр төлбөрт орж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Тэрнээс сангийн хөрөнгийг аль нэг банкнд байршуулт хөрөнгө бэлдэж худалдаа авалт хийгээгүй эрх зүйнч тодорхой юм. Даатгуулагч нь тусламж үйлчилгээ авсан эмнэлгүүд эмч ажилтнуудынхаа цалин урамшуул болгож олгосон билээ. Иймд 2025 оны төсөв дээр алдаа дутагдлыг давтагдуулахгүй байгаа төсөвтэй багтаа сахилга баттай ажиллах хүрээнд тусламж үйлчилгээг санхүүжүүлэхдээ тодорхой зарчим баримталж ирэмбэлэлт хийж ажиллаж байна. Тус зорилтын хүрээнд тусламж үйлчилгээг олон улсад байдаг аргачлал, дуршлаг болон эмнэл зүйн үр дүнтэй байдал зэргээс нь харгалзаж зочмог өвчнүүд, төлөвлөж үзүүлдэг өвчнүүд, архаг үеийн өвчнүүд гэсэн ангиллыг гаргаж архаг үеийн өвчлөлүүдийг бууруулах, хязгаарлах арга хэмжээнүүдийг авсан.
аймнаас аврах зочмог болон төлөвлөгөөт тусламж үйлчилгээнд гүйцэтгэлээрээ санхүүжих бөгөөд ямар нэгэн хязгаарлалтгүй хэвээр үргэлжилнэ. Зөвхөн үр дүмуудаа шатлал бүр давхардал үүсч буй архаг өвчнүүдээр тодорхой хязгаарлалтуудыг хийж байна. Архаг өвчний тусламж үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон аймаг дүүргийн эмнэлэг нь амбулатороор эмчлэх шаардлагатай бөгөөд олон улсад ч ийм байдаг эмнэлэг 100% үр дүнтэй байдаг. Гэтэл эдгээр өвчлөлүүдийг хэвтүүлэн эмчилдэг хэлбэрээр Монгол улс олон жил явж үүний үр дагавраар хавар намартаа ядаргаа тайлдаг жишг тогтож тэдгээр өвчнүүдэд маш их санхүүжилт олгодог. Харин амнаас аврах боломжтой өвчнүүд санхүүжилт байхгүй ар гэрээс гаргах санхүүгийн эрсдэл ордгоо. Социалист тогтолцоонд байсан улс орнууд нь орш үтсэн эмнэлгийн нүсэр бүтэц суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан бөгөөд эдгээр улсууд нь 1990 оноос хойш орны тоог бууруулж чадсан. Гэтэл манай улсын хувьд орны тоогоо уулгалгүй улам нэмэгдүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол улс нь хүн ам ногдох орны тоогоор дэлхийд 8 дугаар байрт явж байна. Эмнэлэг хэвлэлтийн түвшнөөр дэлхийд 4 дугаар байранд явж байна. Орны ашиглал 62% байна. Нийт 1 сая тохиолдлыг хэвтэн эмчлүүлж үүний 40% нь хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагагүй тохиолдол байгааг Дэлхийн банкнаас хийсэн үнэлгээ тайланд бас дурдсан байна. Өөрөөр хэлбэл манай улсын эрүүл мэндийн тогтолцоо үр ашиг муутай тусламж үйлчилгээг дахин зохион байгуулах шаардлагатайг харуулж байна. Энэхүү асуудлыг зэ нэгэн цаг мөчид шийдвэрлэхээс өөр аргагүй бөгөөд энэ цаг мөчид тус асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлага үүсэж байна. Нас баралтын статистик мэдээллийг авч үзвэл 2024 оны байдлаар 18 мянган хүн нас барсан бол үүний 70% эмнэлгийн бус нас баралт эзэлж байна. Эмнэлгийн бус нас баралтын 54%-ийг хэрв эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол сэргийлэх боломжтой нас баралт эзэлж байна. Гэтэл иргэдгээр иргэдэн тусламж үйлчилгээ авч чадахгүй, ялангуяа хөдөлмөрийн насны иргэд хүүхдүүд энэ дотор 50%-ийг эзэлж байгаа нь бас харамсалтай юм. Иймд бид үр дүнгүй архаг өвчин даатгалын санхүүжилт мөнгийг зарцуулах биш, ирээдүй болсон үр өгөөд хөдөлмөрийн насны нас баралтыг бууруулахад чиглэж яаралтай тусламжийг өндөр түвшинд хөгжүүлэх, сайжруулах, мөн нас баралтад өндөр нөлөөлөл үзүүлж буй хорт авдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах, эрт илрүүлгийг илүү өндөр түвшин чанартай хийж үр дүнтэй эмчлэхэд байгаа нөөц болцоогоо зарцуулах зайлшгүй шаардлага байна. 2025 оны 1-р улиралд өмнөх 3 жилийн турш үүссэн үр төлбөрийг бүрэн барагдуул дууссан бөгөөд үлдсэн төсөвт багтааж тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг эрүүл мэндийн байгууллагуудаа хийж үндсэндээ дуусаад байна. Төсвийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хууль заасны дагуу төсвийг үр ашигтай, үр төлбөргүй захиран зарцуулах, төсвийн сахилга батыг хангахад онцгой анхаарч оны эхнээс арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. 2024 оны эцэст сангийн төсөв дууссан эмнэлгүүд цалин тавих боломжгүй нийгмийн даатгалын шимтгэлгийн хоригдлогдсон үр төлбөртэй нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээний ийм эмнэлгийн хэрэгсэл тасалдсан ийм хангамжийн байгууллагууд нь хоригдлогдсон үр төлбөрөөс болоод ханган нийлүүлэлтэд зогсоосон хүндрэлттэй байдалтай байсан бөгөөд эрүүл мэндийн сайдын багцаас хэмнэлт хийж төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг зориултын өөрчлөх зэргээр арга хэмжээг авч оныг давсан билээ. 2025 оны тухай дээрх асуудлыг давтахгүй үднээс оны эхнээс арга хэмжээг авч эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр сангийн төсвийг наримчлан баталж сар улирал бүрээр ямар нэгэн тусламж үйлчилгээнд хэдэн төгрөгийн санхүүжилт хуваарлах тооцооллыг хийж арга хэмжээ авсан. Дээрх зарчмын дагуу хуваарлт хийхэд архаг өвчний тусламж үйлчилгээг голлон үзүүлдэг байсан эмнэлгүүдийн төсөв илүү буурсан бол аймнаас аврах тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд төсөв бага хэмжээгээр буурсан байна. Эдгээр буурсан эмнэлгүүд нь аймнаас аврах зочмог болон төлөвлөгөө тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулах, өөрчлөлт үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй эрт илрүүлгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцсноороо тусламж үйлчилгээний гүйцэтгэлээ нэмэгдүүлэх боломж байгаа гэдгийг бас онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Түүнчлэн өрх сумын эрүүл мэндийн төвүүдийн төсвийг бууруулаагүй бөгөөд нийтдээ 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд сумдын эмнэлгийн
хувьд заавал хүн хэвтүүлж байж гол орлогоо олдог биш, анхан шатны суур тусламж үйлчлэгийг үзүүлж цалин урамшууллаа олгодог зөв жишг рүү чиглүүлсэн. Тэрнээс нийт төсөв За сайтын цагийг нэмье. Тэрнээс нийт төсөв буураагүй гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Эмийн үнийн хөнгөлтийн төсвийг бууруулаагүй бөгөөд улсын хурлаас 2025 онд нэмэгдүүлж баталж өгсөн эрт илрүүлгийн төсвийг мөн бууруулаагүй. Зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ дотроо архаг өвчний үеийн тусламж үйлчилгээний тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг хийсэн болно. 2026 онд 2025 онд үр төлбөрт төлсөн 316 тэрбумыг төсвийн орон зайг үүсэх бөгөөд үүн дээр нэмэгдээд 2026 оны эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн өсөлтөөс хамаарч тусламж үйлчилгээний тарифыг бодит өртөгтөө ойртуулах, энэ онд хязгаарласан тусламж үйлчилгээний хязгаарлалтыг арилгах, царин урамшууллаа нэмэгдүүлэх арга хэмжээг авах боломж өрдөнэ. Цаашид Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоонд олон улсад зөвлөж буй дотоодын нийт бүтээгдэхүүнээс 6% хүргэх, засгийн газрын төсвийн 12% хувьд хүргэх чиглэлд бодлогын өөрчлөлт хийж үе шаттай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай юм а. 2025 оны эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 3%-тай тэнцэж байна. Олон улсын жишг хэмжээнээс даруй 2 дахин бага байгаа үед хязгаарлалт үүсгэхээс өөр арга нөхцөл үүсэж байна. Нөгөө талаас хүн амын 58% нь эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна гэдэг статистик нь өөрөө Монгол улсын хүн амын эрүүл мэндийн байдал сайнгүй өвчлөл их байгааг харуулж байна. Иймд өндөр эрсдэлтэй нөхцөл даатгалын тогтолцоо маань эрсдэл хуваах чадамж нь хүндрэх нь ойлгомжтой байна. Ийм засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн их усүрийг нэмэгдүүлэх чиглэлд эрх зүйн өөрчлөлт шинжилгээг хийж хэрэгжүүлэх бөгөөд үүнд эрхэм гишүүд та бүхний дэмжлэг түүлийн чухал